би нэг чухал зүйлийг мартсан байлээ. Тэр нь юу вэ гэхээр энэ жил Siri дээр маш том хэмжээний апдейт орно. Яг 2 жилийн өмнөөс эхлээл ороод хүмүүсийг гайхшруулах хэрэгтэй байсан л та. Гэхдээ энэ фичер одоо хүртэл хүмүүсийн хүлээлтэд хүрээгүй iPhone-ы хамгийн бага ашиглалттай фичрүүдийн нэг хэвээр байсаар. Тэгвэл Apple компани 2 хоногийн өмнө цаашид Google-ийн AI технологиудыг ашиглана гэдгийг аль биесээр зарлалаа. За тэгээ энэс үүдээ технологийн салбарт ингээд нэг яриа маш өрнөсөн. Тэр нь юу вэ гэхээр Gemini модулуудыг ашигласан AI powered Siri тунутахгүй хэрэглэгчдийн гар дээр ирэх нэ гэдэг яриа өрнөсөн. Тэгээ хамгийн наад хугацаанд хизээвэ гэхээр энэ оны 4 сард iOS 26.4 дээр орж ирнэ. Эсвэл энэ оны зуны Apple-ийн WWDC арга хэмжээнд дээр бас танилцуулагдах байхаа гэсэн яриа өрнөж байна. Нөгөө талаараа Apple компани ингээд хиймэл оюуны уралдаанд ингээд ялгцсан гэдгээ одоо аль бие сурвалжийн зөвшөөрлөө гэдэг бас яриа нэлээд хүчтэй явж байна. За тэгээд ер нь энэ хоёр компанийн хамтрал бол ер нь баг аль бие ёсны анхны хамтрал гэж ярьж болно. Гэхдээ нэг үйл явдлыг тооцох юм бол жишээ нь одоо Google өмнө Apple 1 жилийн баг 20 тэрбум $10 зөвхөн iPhone дээр те Chrome-ыг default браузер болгох боломжтой байлгахын тулд төлдөг байсан гэдэг ч юм уу тий. Тэр хамтрлаар нь бас бид нар мэднэ. Тэрнээс хойш ер нь баг аль бие ёсны ийм том хэмжээний хамтрал хаа. За яг энэ хамтын ажиллагааны гол давуу тал нь юу юм бэ гэх юм бол одоо яг Gemini, Google Pixel болон Samsung-ийн утас дээр ямар гоё ажилладаг вэ гэдгийг бүгд мэднэ тий. Бас ChatGPT ер нь ямар төвшөнд ирсэн байгаа вэ гэдгийг бас бүгд мэднэ. Тэгвэл яг Siri яг л одоогийн Gemini шиг ChatGPT шиг төвшөнд ирнэ. Өөрөөр бас ямар гоё давуу тал бид нар мэдрэх вэ гэхээр яг Google Pixel дээр ажилладаг Google Circle Search тэгээд Magic Eraser гэх зурган дээрхээс илүү зүйлсийг алга болгодог бас generate хийж гаргаж ирдэг ч юм уу тий. Тэр AI feature-ууд нь бас амар гоё ажилладаг тий. Тэрийг бүгд бас iPhone дээр мэдрэх бас бүрэн боломжтой. Яг гэвэл iPhone-ы одоогийн Apple Intelligence нь өөрөө зурган дээрхээс юм алга болгох ч юм уу тий. Эсвэл notification prioritize хийх, email-ийг одоо short болгох ч юм уу, хариулах энэ гэдэг дээр бол нэлээд муу ажилтдаг гэдгийг бол айгүй олон технологи сонирхчдаас туршиж үзээд харуулсан. Тэгвэл энэ бүх асуудал өөрөө алга болж байгаа нь өөрөө Apple-ийн хувьд хамгийн том давуу тал. За гэхдээ давуу талын хажуугаар бас асуултууд байна. Тэр нь юу вэ гэхээр одоогийн OpenAI-ийн одоо Siri дээр нэвтэрсэн байгаа ChatGPT feature-ыг Apple ер нь цаашд ашиглахгүй юу, үгүй юу гэдэг нь бас нэлээд тодорхойг болчлоо. Яг нь одоо Siri-гээр дамжуулаад ChatGPT-г ашиглаж болно. Гэхдээ бас нэлээд төвөгтэй олон стептэй тэгээ бас жоохон ажиллагаа их шаарддаг. Бараг шууд ChatGPT-г аппликейшн ашигласан нь илүү үр дүнтэй байгаа шүү дээ. Тэгмүүд одоогийн OpenAI болон Apple-ийн хоорондох одоо энэ партнершипын цаашд яаж үргэлжлэх вэ гэдэг нь бас жоохон тодорхойг үлдэж байна. За бас нөгөө нэг асуулт юу байгаа вэ гэхээр Apple одоо хамгийн их голчилж ярьдаг нь хэрэглэгчийн аюулгүй байдал яах вэ гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл одоо Google-ийн AI модулуудыг ашигласнараа Apple хэрэглэгчдийн мэдээлэл одоо Google-д очих уугүй юу гэдэг бас зүйлс бас нэлээд яригдж байна. Яг нь Apple-аас аль бие ёсоор залсан үгүйг сайн мэдгүй. Гэхдээ зарим нийтлэлээр бол Apple одоо энэ Google-ийн AI модулуудыг болохоор өөрсдийнхөө одоо private cloud compute server дээр бол ажиллуулнаа. Тийм болохоор ямар нэгэн мэдээллийг бол Google-д алдах боломжгүй. Google-д ямар нэгэн байдлаар Apple хэрэглэгчдийн мэдээлэл очихгүй гэсэн зүйлс бас зарим технологийн хэвлэл мэдээллүүдээр бол нэлээд шуурж байна. За тэгээ эцэст нь хэлэхэд дэлхийн баг хамгийн өндөр үнэлгээтэйгээр баг 2-3-т ордог ийм хоёр том компани хамтын ажиллагаа өөрөө яг хэрэглэгчдэрээ бас амар том давуу талыг авчирж байна. Apple-ийн бүтээгдэхүүнүүд, Android болон Google-ийн бүтээгдэхүүнүүдтэй нэлээд сайн хоршиж ажилладаг болох нь Google-ийн бас амар гой фичруудыг Apple хэрэглэгчдэр одоо бүтээгдэхүүнүүд дээр мэдэрдэг болох нь тэгээ энэ бас амар том давуу тал. Тэгээд үүнээс гадна бас өөр ямар давуу талууд ч юм уу ямар фичрүүд Apple хэрэглэгчдэд бас давуу талтай байна. Google бас ямар ашигтай байна гэдэг талаар та юу гэж бодож байна сэтгэлдээ коммент хийгээрэй.